За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За влогер бэлгүн байна. Япон улсад ажиллаж амьдардаг Эрдэнэ найзынхаа бас гараж дээр хүрэлцэн ирсэн байна. За энэ хүү гаражт болохоор ерөнхийдөө за Эрдэнэгийн цуглуулж байгаа ерөн бол одоо Tokyo Drift-ийн машинууд бол ихвчлэн цуглуулж байгаа. I get a feeling it's going to be a riot. За өмнө 2024 оноос Япон улсад ирэхэд энэ хүү гаражт бас цуглуулгууд нь үргэлжилсээр байсан. Энэ удаанд ямар машинууд нэмэгдсэн бэ? Гаражт нь бас юу өөрчлөгдсөн бэ гэдэг хэдүүлээ бас хамтдаа үзэж харцгаая. За ямар ч бас найзаа энэ хүү гаражтаа урьж влог хийх боломжийг олгож байгаа. Найзтаа бас нэгдүгürt баярлалаа. За баярлалаа. За ойрын сонь сах юу байна? Ер нь бол 2 жил орог уулзаагүй юм биш үү те? Тий, 2 жил уулзаагүй нэ. Ойрдоо тэгээд машина цуглуулад бүгдээрээ ажиллаа хийгээл байцгаачлаа да. За яагаад Эрдэнэ яг энэ Tokyo Drift-ийн нөгөө прожектууд нь штэ. Эдрийг цуглуулах болсон бэ? Юу ч хамаагүй ингэж хөтлсөн бэ? Тэгээд дээрэс нь яг Японд ажиллаж амьдарч байхдаа ямар бизнес эрхэлдэг вэ? Ер нь яг тэр кино л байх л та баг нөгөө галзуу урд кино бол амар дуртай баг CD-г нь өөрчлөөж явах явж идэг л тийм л хүүхдээсээ. Тий. Тэгээд Японд анх 18 настайдаа ирээд тэгээд аавтайгаа ажиллаа хийгээд бизнес яваад манай авч нөгөө машин Японоос оруулдаг. Тэгээд тэр бизнесээ хийгээд тэгэл хоббигоороо ер нь вах дүүнер бүгдээрээ машины хоббитой машин цуглуулах дуртай. Тий. Монголчин бас нөгөө Монтайрс гэсэн бас нөгөө нэг дугуй оруулж ирдэг компанитай байгаа тий. Дугуй машин оруулдаг. За чиний цуглуулганд ерөнхийдөө яг одоогийн байдлаар нийт хичнээн машин байна. За яг тоог нь бол яг авсан юм байхгүй. Энэ гараж дотор нэг 12-3 машин байна. Тий. Тэгээд бас нэг будганд өгсөн нөгөө Монолиза тэгээд өөр чин Orange Supra нөгөө юуны галзуурт 2-ын тэрийг одоо будганд өгсөн бас нэг 2 шинэ машин гарахад хүлээлгэнд орсон байж байгаа. Энэ гаражийг ерөнхийдөө хэдэн оноос хойш яг эзэмшээд явж байгаа вэ? Энэ гараж одоо нэг 6 жил болж байгаа байх шүү. Энэ гаражт анх ирээд тий. Намайг анх ирэхэд чинь ерөнхийдөө яг явахын алдад дээврийн солиод бас будганы ажил бол эхэлж ирсэн тий. Гадмах бүх юмын солиод эхэлж ирсэн. За хэдүүлээ юу вэ? Манай Эрдэнэгийн хоббитой танилцсан. Ямар машин цуглаж ийн хэдэн оны яадаг машин бэ гэдгийг өөрөөс нь бас сонсъё. Тэгээд Эрдэнэ маань бас яг гаража дэлгэрэнгүй сайхан влогийг үзэж байгаа үзэгчтэй хэдүүлээ гоё танилцуулъя. За энэ бол мэдээж миний нэг ийм зураг байдсан шүү дээ. Ингэсэн зураг яг ингээд ковруулгоод ингээд авахулсан. Тэр машин маань бол байсаар байна. Өнөөдөр бол би энэ машиныг бас унж хөдөлгөж үзсэн. Айгуу гоё юм бэлээ. Тэгээд дээрэс нь энэ Z6-гийн нэг өөрхөн ундаг машинаа л Z350 маань энэ өмнө ирэхэд байлаа. Энэ байгаагүй баха. Сая нэг жил гарангийн өмнө авсан. Тий. Энэ бас байлуу. Энийг харин байгаагүй. Энд чинь нэг Tokyo Drift-ээр манайха нөгөө нэг 2 охин ирээл зогсдөө шүү дээ. Тэрэн дээр ингээд хан унаад ингээд тойроод идэг те. Тэр машин мөн биз дээ. Энэ яг амьдрал дээр яг тэр машинууд юм уу? Эсвэл зүгээр яг дуурайлгаж тэр загвар руу оруулсан загварууд юм уу? Одоо энэ машин болохоор яг тэр кино гарах үед нь тоото хідгэн ширхэг хийгдсэн байсан юм л. Яг тэр загвараараа байгаа юм шиг. Тэр загвараараа байгаа гэсэн үг тий. Тийм. Тэгэхээр юу нь бол яг тэр кинонд тоглосон машинтай баг ялгаагүй л гэсэн үг. За чиний энэ Supra MK4 биш үү? Энэ яг хэдэн оны Supra MK4 байна? Энэ хамгийн сүүлийн оныхоо 2002 оны. Тий. Он залуу. Он залуудаа орно. MK4 дотроо. За энэ чинь болохоор RX 7 тий. Сайт юм байл гэдэг. Энэ лого нь энэ шүү дээ тий. Supra Monolizа 2 гарч ирэн гүнэрийг дахиад гоё будган нөгөө сэргээгээд машинуудаа бүр гоёор бэлтэнэ гэсэн бодолтой байгаа. За энэ талд болохоор Z350 яг нөгөө нэг кинон дээр гардаг Такашигийн ундаг тий. Яг тэр юугаараа бодитойгоо байж ах шүү байна. Энэ машины хувьд болохоор оны хувьд энэ 2000 оны. Тий. За тэгэд манай үзэгчдэд бас сонирн байж магадгүй. Яг энэ гаражт байгаа нийт одоо чиний машинууд биш үү? Нийт одоо хичнээн төгрөгийн үнэтэйгээр
байгаа бол чи ерөөхдөө яг наривчлсан биш ч гэсэн тодорхой хэмжээний бас нэг тийм үнийн дүн байна уу? Ер нь бол яг тэгж бүр нэг бүрчлэн тооцож үзээгүй. Ягаад гэвэл дуртай болохоор ингээд цуглуулдаг. Ер нь бол багцаагаар нэг тэрбум давах бах л гэж бодож байна. Тэг яг бол нарийн үн бол найз нь мэдэхгүй л. Тийм. Энэ дээр байгаа чинь ямар юм шиг бэ? Subaru юу? GC8 энэ чамааг өмнө ирэхэд байсан тий. За энэ дээр бас нэг гоё MK4 байж. Сая ерөнхийдөө нөө Summit-ийн гараж дээр байсан Supra-тай адилхан юм шиг байна. Энэ адилхан өнгөтэй. Хөдөлгүүр нь болохоор Хөдөлгүүр нь 2 GZ. 2 GZ бараг л ижлэх юм байна тий. Адилхан өнгөтэй. Эквүүлт их гээд одоо моторын тэнд салгацсан. Шинээр бүх юмыг сольж янзлах гад. За энд ямар машины юу харагдаад байна? Бүгс харагдаад байна. Энэ NSX Honda-гийн VTEC Honda мотор нь барилдаг. Зөв. Одоо Япон Ferrari л гэдэг юм да хүмүүс. Бас гоё машин. За энэ бол ерөнхийдөө бас юм хийж байгаа л машин юм байна тий. За энэ гайхалтай амт чи Америк машин билүү? Тий. Энэ Америкийн 76 оны Camaro. 76 оны Camaro манайхаа ийм байх нь шүү дээ. Айгу урт хамартай тий. За тэгэнгүүт энэхүү Z350. Биш нөгөө нэг Shibuya дээр ингээд ерөнхийдөө яг ингээд орой олонгууд гой машин цуглардсан шүү дээ. Эсвэл нөгөө Daikogo ч юм уу ингээд тэгэнгүүт чи яг энэ нөгөө нэг Токиогийн нөгөө Tokyo Drift-ийн цуглуулгууд дуунж очижсэн үү? Очин сардаа ер нь нэг очтий. Энэ явна Orange Supra явна. Тэгэл хитэн дүүнэрээ дагуулад нэг 7-8 л болол сардаа нэг амралтын үеэр явж байгаа. Сүртэй юм л шүү дээ тий. Яг тэр 400 мянган уулзар дээр нь ингээл. За энэ хоогор бол мэдээч ингээд обооднууд байж байгаа шүү. Энэ обооднууд юу худалдаалж байгаа обооднууд юу яаж байгаа обооднууд вэ? Яг энэ хэсэг бол нэг цуглуулгын хэсэг ба. Дандаа худалдаалж байгаа. Японд интернетээр Yahoo auction зардаг тийм обооднууд байгаа. За энд нэг Chaser юм хийгдээл Kasama бодиго зоочаал байж байгаа юм шин байна. За Kakaz Markaz юмуд нь хийгдэж хэлж байгаа. Нэг чиний өмнө тэр ч тэ нөгөө хэдүүлээ нөгөө өргөж үзээ те. Энэ мингүүр нь тайлцсан нэг юм те. Одоо яг энэ ийм болоо л явж байна. Ер нь жоохон удаан хийгдэж байгаа. Энэ нөгөө нэг Daikoгийн манайхаа механикийн нөгөө мотор талахын юг хийдэг нэг Орос хэд юм бэл. Бас Японд амьдраад удацсан. Өмнөх 24 онд очиход энэ машиныг бас яг ингээд Kakaz ерөнхийдөө төмрийн ажил нь ерөнхийдөө хийжсэн те. Тэгсэн бол одоо ингээ боди модыг хийгдээд дараа ирэхэд эн чинь бүтэн болцсон байх юм байна тест. Болгоно. Одоо удахгүй. Тэг би дараа айгүй хурдан буцаа өрөөд ирж шүү. Тэр хооронд гэлцуулаарай. За энэ манай найз бас шинээр авсан. S13 гээд гайхалтай төмөр үлгөөж байна. 2 GZ лөө. 2 GZ. Non 2 GZ. S13 80 HP. Тий, одоогор турбогийн rebuild хийх гээд явуулсан байгаа. Одоо энэ машиныг ерөнхийдөө Formula Drift Japan 3-т ерөнхийдөө орохгүй бэлж байгаа гэсэн үү? Дараа жил 3-т үзэх санаатай. Энийг одоо унж тас сурна гэж одоо. Ер нь сая энэ танахтай хамгийн ойрхон ч одоо Tsukuba циркүүд байгаа шүү дээ. Tsukuba дээр ч явуулж үзсэн үү? Үзсэн. Ямар юм бэ? Урт байна уу? Стого юм л. Ааштай амтан билээ гэдэг шиг тий. Гоё юм л. Тийм. Дуу шүү. Гоё. Доторх мөнгө юмнуудын тэгэл та кофотын сүхэж харъя л да. Одоо турбогийн rebuild хийх гээд өгсөн байгаа. Йоо ямар гоё цэвэрхэн хийцэлтэй юм бэ те хамгийн юмнууд нь. Бермер бол одоо амар уу. HP-гээр бодох юм бол хэдтэй байх шиг юм ер нь. 680 HP. Dynapack дээр хэмжсэн юм тий. Найзан дээр нөө юуны зурагнуудыг оруулж цуг чамраа өгөөд. Тий. Хийсэн бүх юмныхын зураг тайлбар бүх юм байгаа. Бичгээр. Зөө. Энэ айгуу гоё дотор хөнгө мөнгө нь яагаад. Тэгээ дараа нь амжуул одоо дараа жил тэмцээн уралдаанд орвол Formula Drift Japan 3-т орвол бас хурж ирж нийт багаар нь влогдно гэж бас бодож байна. Энэ удаад ерөнхийдөө нөгөө Монголоос Cosmo дөө мөнх болдоо хоёр маань ерөнхийдөө энэхүү тэмцээнүүдэд оролцсон байгаа. За тэр Corvette гэдэг үстэй юу гэвэл Corvette. Энэ яг юу хийж байгаа машин? Дрифт машин болгож байгаа юм уу? Эсвэл зүгээр яг өөрөөр нь унах гэж байгаа машин уу? Энийг одоогоор яг бүр шийдэж чадаагүй. Нэг S15 14-ийн гүйцэв дээр моторын тавьж үзэх санаатай байгаа юм. Тий V8 хөдөлгүүртэй дуу гоё л доо. Нөгөө сая нөгөө Daikoгийн ундаг мөн биз дээ нэр нь. Яг тэр модель нөө. Тэр модель C6. Монголд бас чамд нэг байгаад байдаг лөө. Тийм Монголд ахад нэг байгаа. За энд нэг
GZX Mark будагны ажилдаа орцсон. Юм хийгдээл байж ах шиг байна. 100-ийн гараж бий 3 энэ хоёр цуг одоо нөгөө хин уугнаад үрсэн. За. Уугнаад үрсэн одоо гоё будах гад айгүй нямбаа хөхт үлээ. Ирээд гоё битээр туслаад бод. Энэ хоёр машины хоёулангийн будах юм уу те? Энэ зэрэг одоо будагны ажилдаа ороод эхэлсэн явж байгаа. Аян тэгэд ерөнхийдөө энэ хоёр машин дараа жил тэмцээнд орох машинууд уу тий тий? дараа жил орно. Тэрнээс өмнө одоо сайн Жилдрүүлээд, хийгээд жилдрүүлээд ер нь бол ямар ч асуудал проблемгүй гарал тэмцээнд орё гэж Хөдөлгөөрийн хувьд энэ хоёр машин ямар хөө бүтцтэй гарч ирэх юм? энэ 2 GZ 1.5 Тэ 100. За манай 100 маань өөрөө энэ бичлэг хийгээд оффроадер хийж байгаа шүү. Гараа нэг урдуур нэг гिचх юм уу далчих юм үзэгчтэй би энд байна гэд. Удахгүй бас нэр одоо энэ влог гэхдээ нөгөө нэг Чингис хааны дараач орж магадгүй өмнө орж магадгүй учраас 5 сарын 8-наас 10-ны хооронд Чингис хаан International Drift Cup дээр Монгол улс одоо Япон улсыг төлөөлж монголчууд очиж тэмцээнд байна. Одоо нэг энд болж байгаа тэмцээнийг болохоор Монгол улсыг төлөөлж идэг шиг те 100 орж байгаа те Эжукага брэнд болгоцсон те. Түрүү жил чи манай дүү чинь бас нөгөө Эжука гээд эхнэрийнх нь нэрээр бас машиныхаа стикерийг наацаа төрсөн өдөр нь болж байгаа гээд. Раманчга бас тэгж жагаад. Тэ. За энэ үзмэн ягаан өнгөтэй Towrur V GZX Chaser 100 гэдэг машин. Өнөөдөр энийг бас унж үтсэн. За энэ ерөөхдөө бас унлаган дуу эсвэл зүгээр цогдуулгын нэг үү? Энэ ер нь унлаг цуглуулга тэгэл одоо нөө энэ нийттэйгээ хантай Токио яв. Одоогоор манай Япон ажилчин дүү унж байгаа биш. За. Тий. Нийт танаа гараж хичнээн ажилтан байдیں۔ Одоо 4. Энэ гаражтай яг үнцэн ажиллаад байж байгаа 4 ажилчин байна. Тий. За энэ нэг хөөрхөн амтан байна. Энийний хараа энэ урд GoPro мөпөр шилэв павертэд юмд ингээ тэгэлдээ дундчхаа нэг юм шиг байгаа байхгүй. Нөгөө USS дээр бас нэг амар хөөрхөн жижиг машин байсан те. Одоо энэ хажууд нь хараа штэ ингээ суух юм бол урд GoPro мөпөр хэсэг нь ийм намхаа. Энэ одоо хин ууж байгаа юм бэ? Чи юу? Хинийхээ энэ хөөе. Асахигийн реклам болох гэдэг шүү. Энэ нөгөө манай Монгол улсаас бас нөгөө очирлаа гээд дарахны залуу ирсэн. Тэр маань энд жоохон пив уугаал амралтын байдалтай л яваад байгаа шиг. Энэ асж байгаа юу? Энэ асна. Энэ хэдэн оны ямар нэртэй машин блэ? Энэ одоо яг оны Lotus юм уу? мэдээгүй. Ер нь бол нэг 70-аад оны машин. Би энийг Хөдөлгөөр нь хойно гоё юм. Тий, хойно хөдөлгөөртэй. Энэ ер нь Японы классик өвөөнөрийн ундаг. Ер нь нэг 50-аас дээш 60-70 насны хүмүүс аягүй их ундаг. Тэдний бүр амар хайртай машин юм билээ. Бид яг нэг тийм 70-аад насны энэ ойрхон байдаг нэг таньдаг өвөөгөөс авсан. Тий. За. Lotus гэдэг брэнд нь хаанах юм бэ? Энэ англи уу? Тий. Гэтэ арай л намхан энэ одоо ингээд уртлан. Би амар хажууд мангар том харагдчихна. Одоо доод идэнд бүх юм төмөр болохоос энэ бусад бүх хэсэг нь FRP. Тэгээд энэ нөгөө нилийн хөнгөн. Европ спешиал гэдэг тийм. 73 онд төрүүлж исэн хэрэг яг тэр оны хавцал машин. Манай хиний Эрдэнэгийн гараж дээр бас Японд YouTube хийдэг маш олон хүмүүсүүд бас ирдэг юм байлээ. Ягаад гэвэл энд байгаа сайхан нөгөө нэг Tokyo Drift-ийн машинуудыг үзэх гээд дээрээс нь бас цоглуулгуудыг үзэж харах гээд бас агүй олон саммитаас ахуулаад те 800 мянган дагагчтай YouTube-руудээс ахуулаад ерөөхдөө ирж бас контент хийсэн байлээ. За энд 171 крон уу? Биш ээ юу лээ? Сима. За энэ болохоор ерөнхийдөө нэг юм алцаа сантан байгаа байхгүй. Энийн доторхын нэг үстэй. Ягаан өнгөтэй л юм чи. Энэ эмхтэй хүн унж ирсэн юм уу? Ямар учиртай энэ доторх нь ягаан. Энэ суудал нь ягаан, өрөөл нь ягаан, уртлын салаун нь ягаан ийм машин байж гин. Тэгээд энэ хойд энэ дугуй мууны алцгар мулцгрыг хараад байгаарай. Сима гэсэн үү? Би сая ягаад 171 гэж харч нүрийг харчихсан болоо. Төстэй байна те. Ийм хөрх машин байж байна. Энэ хүн машин манаас цогдуулгал өстэй те. Энд гэхдээ бас явхад хэцүү юм биш үү те. Ер нь хэцүү. Доошоо бол
дандаа тулаас. Нөгөө нэг ийм цугларалтууд байгаад байдаг шүү дээ. Стайл. VIP style. Дандаа яндны. Тэнгүүд нөгөө яндны шүргээл очгараад яваад байдаг юм шүү дээ. Мөн. Тэгээ интинд очоод тэглээ зогсчихдээ шүү дээ. Тэглээ зогсоод дугуун байдаг, хийргээ. Аха. За окей. Тэгээд та бүхэндээ Япон улсад хийж байгаа энэ гайхалтай влогууд гайхалтай гэж чи тийм мохоо өөрийгөө дэш ицсэн те. Энэхүү влогуудыг бас нийт үзэгч түмэнд хүрэхэд гүн тусалцаа үзүүлсэн бас энэхүү миний энэ хүүдийн дээр байгаа энэхүү байгууллагуудтай талархснаа илэрхийлье. За мэдээж нэгдүгüүрт нь Ruly аппарат. За хоёрдугаарт нь болохоор Ирээдүйн моторс гэдэг батарейны чанарыг Ирээдүйн моторс гэдэг байгаа. За мөн бас Top Gun Drilling гэдэг ган болт найзын манаас уул уурхайн компани байж байна. За мэдээж Автомарт. За тэгээд Автомарт маань болохоор Монголдоо бас ерөн бол өнөөдөр USS аукшноор ороход ер нь багадаа нэг 500-аад машин ерөөдөө худалдаалж байгаа тийм газар байгаа. За тэгээд Art House Mongolia маань болохоор одоо жишээ нь одоо хуучны одоо энэ машинууд биш үү те. Одоо энэ арьс марьсан салон, юу гэдэг сандал суудал өрүүлэл гэдэг энэ бүгдийг буцаагаад сэргээдэг, цоошин болгодог юм газар байгаа. За тэгээд хамгийн доотлох юм болохоор морт тэрэг гэдэг маа тодоо найзан маань хэвлэлийн үйлдвэрлэлүүд байгаа. Эдгээр маань мэдээж тодорхой хэмжээний Монголдо олон жил үйл ажиллагаагаа явуулаад олон танигдсан юм газар байгаа. Тэгээд хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа. Бүгдэнд нь бас ажлын өндөр амжилт хүсье. За мөн бас гаражта бас энэхүү контентыг хийх боломжийг олгож энэ гайхалтай төмрүүлгүүдээ бас танилцуулсан найстаа баярлалаа. Тэгээд цааш цаашдын ажилд нь за тэгээд цуглуулгууд нь өшөө олон болтгоо гэж ирвэ. За баярлалаа. Чам ч гэсэн амжилт хүсье. Өшөө олон дагагчтай болоод сая дагагчтай болоорой гэж. Сан мэдчихөө. Мань гэх юм бол нэр юу ахгүй хаа нэг хүнтэй харьцахгүй хаа. Одоо тогсон. За тэгээд влогтой хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Япон улсад хийж байгаа влогийн маань хамгийн сүүлчийн дугаар авах гэж бодож байна. За мэдээ магадгүй ингээд холилдоод наан цаанаа орч магадгүй. За хамгийн ихний влог маань USS автоаукшнаар та бүхэнтэйгээ уулзсан. Тэгээд дараачийн влог. За тэгээд Fuji Speedway дээр хийгдсэн одоо Formula Drift Japan 3 гэдэг энэхүү контентуудаараа та бүхэндээ ингээд уулзнаа. Энэхүү контентууд маань 4-5 дугаар болж бараг бичигдэж байгаа. Тэгээ та бүхнийгээ аль болох уйдаахгүй тул олон газраар явж ер нь бол нэлийн ядарлаа шүү те. Японч дандаа ингээ очиж байгаа газрууд нь 2 цаг 3 цаг гэл ингээл явж өгдөг юм байна. Амар ядарлаа. Тэгтээ та бүхэндээ амар гоё контентуудтай уулзж байгаа да. Баяртай байна. Тэгээд эцэст нь хэлэхэд YouTube channel-аа бүгд хамтдаа дагцгаагаараа. Тэгээд манай Эрдэнэ найзын бас YouTube Instagram руу дагараа Monteers Эрдэнэ гэсэн Эрдэнэрөг follow хийгээд Эрдэнэ маань ерөөхдөө гаражта болж байгаа үйл явцуудыг ер нь бол одооноос маа найз Instagram-д амар итгэвтэй болоод эхэлсэн юм шиг. Өнөөдөр бараг 100 гаруй дагцсан шүү те. Тэгсэн ер нь саяхан л нээж эхэлж байгаа. Ажил гээ завгүй Instagram гэдэг юмыг одоо л тий. Тэгэхээр миний найз гоё гаражта гоё сторонуудаа хийгээд гоё машинуудаа танилцуулаад хувьдаа бас нөгөө нэг entertainment контент бүтээгч байгаараа гэж найз нас хүсэж байна. Тэгээд үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд энэ түрээд энэ влогоо жаргая. Бай манайхаа. Баяртай.